Өсөд төрсөн нутагта сайхан амьдрах хүсэлтэй мянган хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Гэвч манай улсын сум орон нутгийн эдийн засгийн хөгжил жилээс жилд зогсон байдалтай болж байгаагаас иргэд хот руу тэмүүлж орон нутаг улам эзгүрсээр байна. Хөдөөнөөс хот руу тэмүүлэх иргэдийн урсгал нэмэгдсээр жилд 90 мянган хүн Улаанбаатар хотыг амьдралын эрхээр зорьдог гэсэн тооцоо байдаг. Нийслэл хотоос 107 км-ийн зайд буюу Харьцангуй төвийн бүсд орших Төв аймгийн Архус сум. Энэ сум социализмын үед малын тэжээлийн аж ахуйн гол төв болж байсан бөгөөд хүн ам ихээр суурьшсан сум байлаа. Гэтэл зах зээлийн шуурганаар шилжих хөдөлгөөн эрчимтэй өрнөж, бум бужигнаж төмдөж инэж байсан энэ хүндийд сахиул аятаа хідэн айлал үлджээ. Ер нь бол 70-80-аад оны үед энэ хуучин тэжээлийн аж ахуй маань ямар сайхан аж ахуй байв, хичнээн хүн амтай ажил хөдөлмөр ер нь хэрхэн өрнөжээ. 70-80-аад онд бол манай аж ахуй их том аж ахуй байсан шүү дээ. Газар тариалан хөгжсөн, мал аж ахуй их сайхан өссөн. Ер нь хүн болгон ажилтай. Орон нутгийн чинь ер нь хүн ам чинь 4,000 гараад дунд сургуулийн хөгжихэд 700 хүрчээсэн шүү дээ. Тэгээ одоо энэ гудамж талбайч ерөөсө бүрэн дүүрэн их сайхан байсан. Сангийн аж ахуйг 13,000 газар нийтээр тариалдаг байлаа. Сайхан амьдарч байлаа. Ер нь ажилгүй гэхгүй, ер нь өглөө босоод ажлын төлөө өдөр шөнөгүй энэ байлондоо зүтгэл байлаа. Хоёр компани болж хуваагдаад тэжээл аж ахуй чинь. Тэгээд ер нь үйлдвэрлэн зогссон доо. Тэгээд шилжих төлөвлөгөө их болоод одоо ерөөсөө 1138 хүн амтай. Ихэнх нь одоо хот багнуурлаа шиж авцсан. Нэг хэсэг эвгүүлээс энэ тэнд баахан юунууд балгасан утгалцсан. Эвгүүлээд гэсэн. Яавал одоо энэ сум орон нутаг илүү хөгжинэ гэж та боддог вэ? За хүн болгон сэтгэл тавиад сум орон нутгаа гэсэн хүсэл гэрмэлзэлтэй. Тэгэл амьдрий гэсэн чин зоригтой. Тэгэл дараа юм хийх юм бол тэгэл энэ сум орон нутгийг масгаалж ирж одоо сүүлийн үед бол одоо иргэдийг оролцоодох талаар эхэлж мэрийдэг болж яг одоо иргэд дасах үстэй, сорох үстэй юм одоо хүсэл зорилгоо илэрхийлж тийм ээ. Сайхан боломж гэж боддог та ер нь сайхан болох байхаа. Орон нутгийн хөгжлийг дэмжин, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангаж, хот газрын төвлөрлийг сааруулж, сум орон нутгийг иргэдийнхэн оролцоотойгоор хөгжүүлэх, орон нутагт иргэдийн хяналттай эрх мэдлийг өгөх зорилготой шууд арчлал, иргэний оролцооны төрийн бодлого орон даяар хэрэгжиж байна. Энэ бодлогын гол зорилго сум орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, иргэд амьдарч буй орчноо өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх явдал юм. Үүний тулд аймаг нийслэл, сум дүүрэг бүр орон нутгийн хөгжлийн сантай болж, уг санд улсын төсвөөс хуваарлагдсан мөнгийг иргэд захиран зарцуулдаг эрх мэдэлтэй, иргэн хяндаг хяналтын тогтолцоотой байх хууль эрхцэн орчныг төр засгийн зүгээс бүрдүүлээд байгаа юм. Манай төсвийн хуулиар чинь нэг шинэ зүйл орж ирсэн шүү дээ. Юу гэхээр орон нутгийн хөгжүүлэх сан гэж. Тухайн одоо сум аймаг сумд байгаа, сум дүүрэгт байгаа иргэн өөрхөн одоо тэр амьдран суугаа, орчин суугаа газрыг яаж сайхан хөгжүүлэх вэ гэдгийн чиглэлээр өөрсдөө хуралдаа шийдвэрээ гаргадаг. За энэ чинь одоо төсөв хуваарлдаг, энэ хяналт тавьдаг юм хөтлөлийг бол бүрдүүлсэн байж байгаа. Иргэдийн сан сайхан амьдрахад энэ хөгжлийн сангийн хөрөнгө бол захиран зарцуулагдсан. За үндсэндээ бол энэ сан маань ашигт мултамлын нөөц ашигласны төлбөрийн 5%, дотоодын бар ажил үйлчлэгээний нэмэгдсэн өртгөө алган татварын 25% гэсэн үндсэн 2 татварын их үүсвэрээс бүрддэг ийм сан. Өөрсдөө оршин суугаа амьдарч байгаа газар орчноо сайн сайхан байдлыг бий болгох, наацхан одоо халуун ус одоо орнууд жишээлбэл халуун усны газар барих гэдэг ч юм уу, шинээр хоолой барих гэдэг ч юм уу, зам гэрэлтүүлэх гэдэг ч юм уу. За ийм нэг хайхтар тийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын ажил биш. Болцооны орон нутаг өөрөө асуудлыг хөрөнгө санхүүнд байвал шийдэж явуучих боломжтой тэр асуудлыг гаргаж тавих боломжийг бүрдүүлж гисэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр юу хийж бүтээх, ямар асуудлыг шийдвэрлэхийг тухайн дүүрэг хороо сум багийн иргэдэл шийднэ. Иргэд иргэдийн нийтийн хурлаараа асуудлаа ярилцаж, нэн төрөнд ямар асуудлыг шийдэхээ эренбэлж, олонхын саналаар шийдвэрээ гаргах учиртай. Засаг дарга дангаараа эсвэл захиргааны хэдэн хүн шийддэг байсан зарчмыг өөрчлөн шинжилсээр ийхүү иргэд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх эрх мэдэлтэй боломжтой болоод байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр юу хийх вэ гэдгийг
иргэн та өөрөө шийдэх юм эрх зүйн орчин бүрдсэн байна. За мөн энэ сангаар юу хийгдэж байна вэ? Хэсгийн төрхний юм одоо санхүүжилт ажил хийж байна гэдэг мэдээллийг бол та бүхэн авах боломжтой болцсон байна. Нэг үгээр хэлэхэд иргэн та орон нутгийнхаа хөгжилд одоо гар бие оролцоод ингэ явхад бол бүх зүйл бол нээлттэй болсон байна. Тийм учраас иргэд маань өөрсдөө эндээ санаачлагтай оролцоод миний амьдарж байгаа сум, миний амьдарж байгаа дүүрэг энийг яаж хөгжүүлэх үү? Эндээ би яаж гар бие оролцох уу гэж өөрсдөө одоо их санаачлагтай ажиллаж энэ дээр бол нутгийнхаа удирдлагууд, сум дүүргийнхаа удирдлагуудтай их хамтарч ажиллах л одоо чухал байгаа юм да. Архангай аймгийн Захир сумын хан улбаг иргэдийн нийтийн хурлаа зарлажээ. Энэ хурлаар иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлсэн ажлынхаа гүйцэтгэлийг хянанд өгнөж цаашид хийх ажлаа хэлэлцэн тодорхойлох юм. Хан улбаг 230 өрхтэй. Зарим айл өрх багийнхаа төвөөс 40-60 км аслагдсан байдаг учраас бүгд нэг дор нэг цагт цуглана гэдэг хэцүү. Тиймээс иргэн бүрийн саналыг авахын тулд зарим иргэдээс ийхүү бичлэн санал авч, зарим иргэдээс бичгээр санал авчээ. Ингээд иргэд саналаа нэгтгэн цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа. 339.16 сэдвэрийг төлөвлөгдсөн. За өнөөдрийн байдлаар 3 удаагийн санхүүжилтээр 147 сая төгрөг ирсэн. Хогийн талбай, хогийг зайлуулах төрүүлэх гэдэг ийм асуудал байсан. Орон нутгийн удирдлагууд иргэдийн амьдралд хамааралтай шийдвэрийг өдөр тутамд гаргадаг. Хэдхэн хүний хүрээнд гарч байгаа шийдвэрүүд олонх тохиолдолд иргэдийн эрх ашгийг тэр бүрх тусгадаггүй байсан байдал ийхүү өөрчлөгдөж эхэлж байна. Энэ өөрчлөлт өөрөө эерэг олон зүйлийн эхлэл болох болно. Агуулгуудтай болдог гэдэг гац сонгой төвдөр гот утаар хийх гэж. За тэнийг хийж байгаа Таны одоо нутгаа хөгжүүлэх юмсан гэж бодож исэн дээр саналуудаас сая бол орсон баг тийм үү? Ордгүй одоо чинь биелээ болоод явж л байна л дээ. Хөгжиж л байна л да. Таатай нөхцөл бүрдэж байна. Ер нь бол одоо хөгжил бол хөдөөдөө гарч ирж байна гэж ойлгож болохоор болчих. Ерөөсөө тэгээ биелэн тал одоо ингээд бүх нийтээр хилцүүлж байгаа. Өнөөдөр би гэхтэл нэг юм хэлж байгаа гэхэд тэр чинь төр зэгт очиж байгаа болохоор тэр нь л сайхан байна л да. Нэг үе бол багийн иргэдийн нийтийн урд иргэд оролцдог байлаа шүү дээ. Одоо орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлууд миний санал яаж тусч байна вэ? Би яаж оролцох вэ гэсэн байд хандаж байгаа учраас бас иргэдийн оролцоо нэг үеийн бол сайжирч байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд иргэн бол төр бүгдийг хийх ёстой, төр бүгдийг шийдэх ёстой гэдэг байсан бол төртэй бүгдээр хамтарч шийдэх ёстой юм байна шүү дээ. Бид ингээд саналаа гаргаад түүндээ оролцоод явах боломжтой юм байна шүү дээ гэдгийг яг энэ орон нутгийн хөгжлийн сан уйж өгсөндөө онцлог юм байна л гэж хараад байна. Хамгийн гол нь бол төрийн зүгээс удирдлагуудын зүгээс энэ орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгийн мэдээллийг л одоо илтгэж болгож иргэдтэй сайн тайлагнаж мэдээлж ингэж явах зүйтэй байгаа юм л да. Дундгов аймгийн Дэрэн сумын иргэд орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр мал угаалгын баан, ус цэг буюу худаг байгуулах, хүүхэд залуучуудын талбай барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөсөн ажил эхнээсээ биелэлээ олж, иргэд сумандаа халуун ус, өсчин бүхий, ахуйн үйлчилгээний төвтэй, цэцэрлэг түрээлэнтэй болоод байгаа юм. Энэ бол сумын төвдөө сумын иргэд орон нутгийнхаа хөгжлийн хөрөнгөөр өөрсдөө барьж байгуулсан хүүхэд залуучуудын талбай. Одоо ингээд энэ цэцэрлэг төрөл ингэж манай энэ хэдэн залуучууд бүлэг болоод барьж байгаа байхгүй юу. Их ч одоо үзэмжтэй тэгээ газраа бид нар өөрсдөө ярилцж байгаад одоо тэр тоглоомын талбайг чинь нэг ярилцсан газартаа бариулж байгаа байхгүй юу. Миний зогсоод энэ зогсож байгаа энэ цэцэрлэг төрөлнг бол бид өөрсний хүчээр таарч суулгасыг авцраад 1000 чацарганы талбай, баруун тавал 1000 чацарганы талбай. Энэ бүнд бол бас хөдөлмөрчдийн одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр энийг ингэ зохион байгуулж хийсэн. Энэ арай эртнээс ингээд ийм үйл ажиллагаа явуулсан бол өдөөдийн сум чинь баг аймаг гэх юм уу арай өөр зэсгэлсэн хөгжигдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагаа бодлогыг одоо хэрэгжүүлж иргэдийн оролцоог одоо нэмэгдүүлэхээр их ярьж байгаа шүү дээ. Тэгээ бид нар чинь бас санал оноогоо их ярьж хэлдэг болсон. Төсөв хөрөнгө яаж байна гэдгийг мэдэж авдаг болсон бид нар чинь. Манай сум бол жишг сум болоход одоо ер нь ойрхон ийм сайхан цэцэрлэг түрээлэнтэй болсон. Иргэдийн санал бодлыг сонссон тухайн хэлэлцүүлэг үр дүн нь одоо богинохон хугацаанд л эргээ мэдрэгдээд байх юм бол хүссэн хүсээгүй ард түмэн өөрөө идэвхчин сэргэн миний хэлсэн үг гаргасан санаа тухайн одоо орон нутгийн маань
гаргаж байгаа шийдвэр бодлогот бол тус чавдгийн байна гэж тухайн иргэн бол одоо урамшина. Иргэдийн оролцоог хаана нэмэгдүүлэн тэнд эдийн засгийн хөгжил нэмэгддэг гэсэн зүй тогтол бий. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг хэдхэн албан тушаалтан сууж байгаад шийдчихдэггүй. Харин түүний оронд иргэдээс саналыг нь авдаг. Орон нутагта ямар зүйл хийж бүтээх талаар иргэдээс цаасаар хэлэлцүүлгээр бүлгийн уулзалт ярилцлага гэсэн 3 хэлбэрээр саналыг нь авдаг юм. Энэ хуудас бол иргэн та орон нутагта юу хийж бүтээх шаардлагатай байгааг жигсаан бичдэг хуудас. Хэрвээ та энэ хуудсыг бүгэлж үзээгүй бол иргэдийн нийтийн хуралдаа оролцоогүй, орон нутгаа хөгжүүлэхэд өөрийн саналаа өгөөгүй гэсэн үг. Та санаа оноогоо хэлээгүй, тусгаагүй учраас танаа орон нутагт таны хүсэл хэрэгцээнд нийцсэн бүтээн байгуулалт ажил үйлчилгээ явагдахгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ардчилсан нийгэмд иргэдийн оролцооны олон хэлбэр байдгийн нэг том чиглэл бол эрүүл орчинд амьдрах эрхээ шаардах, оршин суугаан нутаг дэвсгэрийнхээ хөгжлийг хамтран төлөвлөх, төр засаг, орон нутгийн удирдлагаас гарч байгаа шийдвэр, хууль тогтоомжид саналаа оруулах юм. Иргэдийн оролцоотой шийдвэрлсэн асуудал бүтээн байгуулалтууд хамгийн өргөөжтэй, хэрэгцээтэй байсаар байна. Төв аймгийн 100 мод хотын 2 болон 6 дугаар багийн иргэд 2 багийнхаа орон нутгийн хөгжлийн сангаас 50-50% санхүүжилт гарган 342 м2 талбай бүхий явган хүний замыг тавьжээ. Ийхүү явган хүний зам тавьж энэ хэсэгт догчлолт хийх ажил өнгөрсөн оны орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд иргэдийн саналаар 1-р ирэмлэгдэж тусгагдсан юм. Одоо хийд гэж хэлдгээр хийдийн хэмжээс энэ 2 дугаар сургууль хүртэл явган хүний зам тавигдсан байна. Энэ болохоор манай Ланс 2 дугаар багийн хорооны иргэдийн санал хүсэлтээр тавигдсан. Би өөрөө 10 жилд одоо Хүмүүн цэцлүү сургуулийн 1-р 10 жилд төгссөн. Тэгшээ явдаг хад манайх дэнжид байдаг гэсэн. Тэгээд өглөө гэрээсээ гараа явна. Хэцүү ингээд нүл шороотой. За тэгээд том болсон хойно мэдээж нэмэгтэй хүн чинь үсгийтэй гутал өмснө. Тэгээ явахаар ингээд нөгөө шороон зам дээр чи явахд хэцүү, нүл чулуутай, хайрахтай. Тэгэл өв 100 болоод ирэхээр тэрнгүүр чи нөгөө үерэлцдэг тийм байсан болохоор тэгээ бас 2 дугаар тас ганц эвгүй харанхуй болчихно. Тэгээд нөгөө орой үеийн цагаар одоо 10 жилийн хүүхдүүд ч юм уу эсвэл эмэгтэй хүн орой үеийн цагаар харанхуйж явахад аюул хэцүү тийм байдаг гэснээр гэрэлтүүрийг тавьж өгсөн. Одоо бол орой үеийн цагаар ядаж айж имээхгүй ядаж галтраа уулганаас ч юм уу ямар нэгэн байдлаас хамгаалж ийна л гэж би бас бод. Төв аймгийн Архус цумын иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө хашаануудаа чигтлэн бодож нэгдсэн зохион байгуулалтанд оруулж нийтийн зар мэдээний электрон самбартай болж халуун ус, саавн, автобусны зогсоол, хогийн цэг зэргийг байгуулж гудамжны гэрэлтүүлэг, бага насны хүүхдийн тоглоомын талбайтай ч болжээ. Ийхүү иргэд амьдарч байгаа орчноо аядахтай болгох санаачлагыг өөрсдөө гаргаж асуудлаа шийдвэрлэж бүтээн байгуулалтаа өөрсдөө хийжээ. Тэдэнд өгсөн эрх ийхүү их итгэл найдварыг тэдэнд төрүүлж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сангаар тодорхой ажлууд хийгдээд байна шүү дээ. Энийг хараад та иргэн хүний хувьд юу гэж бодож байна? Моднонгоос одоо орон нутгийн хөгжлийн сан гэдэг бий болоод ер нь тэр бол их үр дүнтэй. Манайд бол одоо гэрэлтүүлэг одоо орон сууцны хороо хорины тогтчлт, хашааны тогтчлт тэгээд ходог ус, халуун ус үйлчилгээ ер нь бол их орон нутгийн хөгжлийн сангаар бол маш их юм хийгдэж байгаа. Энэ бол зүгээр маш зөв асуудал гэж манай сумын ард иргэдүүл мэдж байгаа. Тэгээ одоо 7-8 шинэ юм байгуулагдсан. Сум захиргаанд одоо ард иргэдийн оролцоотой нэг мөнгөнд юу гэдэг юм байна. А тэрийг зөв хуваарлаад ард иргэдэн зөв ажиллах юм бол манай сумбод хөгжнө гэж боддгийн шүү би. Нэг үе бол манай сангийн аж ахуйн энэ жилээс сайхан яаж гэнэ хөгжиж гэнэ. Одоо энэ уул нь юучгүй байсан тал шахуул байсан. Одоо айл нь хурж ирээд нүүж явсан айлууд нь буцаж ирээд одоо ингээд хашаа хороо энэ юу хөгжил халуун ус мос энэ соёлын төв бариад манайх сайхан болж байна. Тэгээ одоо бол гайг болох бах уу? Одоо чинь төр засагт сайхан арга хэмжээ авч байна. Улсууч гэсэн бас зах зээлдээ дасаад тэгээд одоо бас нэг өөрсдөө дордороо амьдралаа болгох гэсэн аж ахуй эрхлэх гэсэн ийм хүсэл төрж ах шиг байна. Зарим улсууд нь эргэж ирээд байгаа бас. Эндээ сайхан болж ийн гэд эргэж ирээд л байгаа. Одоо бол маш сайхан хөгжиж л гэж би бодож байна. Орон нутаг бол үндсэн нутаг. Тиймээс үндсэн эрх нь тэр орон нутагт амьдарч байгаа иргэдэд байх учиртай хэмээн Монгол улсын ерөнхийлөгч хэлсэн байдаг.
Энэ эрх ийхүү орон нутгийн хөгжлийн сангийн ажлаас эхлэн иргэдэд шилжиж байна. Хэд төвлөрсөн байсан эрх мэдэл төсөл санхүүгийн төвлөрлийг ийхүү саруулснаар орон нутагт амьдарч байгаа иргэдэд өсөж торонсон нутагтаа сайхан амьдрах, нутгаа чин сэтгэл зүтгэлээрээ хөгжүүлэх итгэлийг бий болгосоор байна. Ийхүү шууд ардчлал иргэний оролцооны үр дүнд нийгмийн ухамсар төлөвшөж өндөр ёс зүйн орчин бүрдэж эхэлж байна. Их үүсвэрийг зарцуулахдаа биднес тарааж байгаа байхгүй. Тийм ээ 330 сумдаа тэгээд түүнийг харьцаж байгаа багтаа ингээд харааж байгаа тийм энэ гаруй хэсэгт ингээд харааж энэ маш их хэмжээний мөнгийг ингээд өргөө зараад байгаа юм шиг мөртлөө үр дүн нь бол эргээд эрэг тэр хүмүүс тэр хийсэн бүтээсэн зүйлээ хайрладаг тэр хийсэн бүтээсэн зүйлээсээ орлого олдог тийм ээ хийсэн бүтээсэн зүйлдээ санал санаачлага илэрхийлдэг энэ боломжийг нээж байгаа нь гол юм байл гэж ингэж харагдав. Тухайн одоо иргэд өөрсдөө амьд суугаа газараа өөрсдийнхээ бүтээн байгуулалтанд өөрсдөө оролцсон гэдэг маань бол ажлын үр бүтээл чанд ч гэсэн бас нөлөөлөх юм л юм байна л да. Худагтаа болчлаа, шинээр эмнэлэгтэй болчлаа, шинээр сургуультай болчлаа гэдэг ч юм ингээд бүх зүйлүүд нь бүрдээд эхэлчихлээ шүү дээ. Одоо цаашаа яах вэ гэдэг асуудал гараад байна тий. За цаашид бол энэ орон нутгийн хөгжлийн сангийн маань хэрэгжилт ингээд нэгдсэн сангаас ингээд мэдээллийг авч яхад үндсэндээ бол гэрэл түүлэг, малын вайн, сумын одоо багийн төв, за явган хүний зам, автобусны зогсоо гэх мэтчлэн ийм зүйлүүд бол нэлийн зарцуулагдсан байдаг. За энэ сан маань бол жил ирэх тусам бол нэмэгдэж байгаа. За 2014 онд бол 282 тэрбум төгрөг болсон. За нэмэгдэхийн хэрэгээр орон нутагт байгаа тэр анхдагч хэрэгцээнүүд маань бол хийгдээд цаашаа тэр сум орон нутгаа хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил руу илүү иргэд маань анхаарсан чиглэсэн илүү үр дүнтэй илүү бүтээлч үр ашигтай юм чиглэлүүд төслүүдийг бол хилцэж батлах юм чиглэл рүү явах байх гэж бодож байгаа. Сум орон нутгийн хэтийн одоо төлөвлөгөө юм байна. Энэ чигээс ийм нэг 10-аатхан томхон ажлыг хийчих хэдүүлэн гэж бас саналаа дэвшүүлээд тэгвэл болохгүй юм байхгүй. Шууд ардчлал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулахын тулд нөөцийн тэр дундаа төсөв санхүүгийн төвлөрлийг сааруулж орон нутгийн төсвийн эрх мэдэл оногдох хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг төрөөс баримталж эхэлсэн нь олон газар өрөөгөөж өгсөөр байна. Хамгийн гол нь үүний үр дүнд төр иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан хамтран шийдвэр гаргадаг тогтолцоо хэвшиж эхэлж байгаа юм. Ийхүү төр иргэдийн хамтын ажиллагааг үр дүнтэйгээр үргэлжлүүлсээр байвал нийгэмд улс орондоо тулгамдж байгаа олон асуудлыг шийдэх боломж нэгцээр болно.